За одоо тэгээд багцаа тэгээд зүгээр харагдаж байна. Миний энийг хийж авалтал зүгээр яг ингээд гэртээ яг хийцгүүрээд байж идэг хүүхдийн яг гаргадаг зам байна гэж бодож байна. Ядан. Энэ билетээ авчирал энэ богоны энэ билетээ хажууд авчих байх юм лээч. Болохгүй болов гэж боддог. Олон штэ гэж чинь. Яахан бол нэг богоо цай хаттай. Тэ доктор хатгаар за баярлалаа. За ядарчлаа богоонд суучлаа. Сая би ингэ суужсан байхгүй гэсэн ингэ богоо амар сонир хөдлөөд би ингэ богоо цогцсон. Тэ богоо хөдлөж юм. Яг 11-оор яг цагтаа хөдлөлөө. Явж авч нөгөө сүүл доод болоод исэн дахианы махан заримгаа арай гэж болсон зэрэг тарханд юусоо байхгүйсэн. За одоо тэгэхээр галзуулгын нэр сууж үзэх гэж байна. Одоо энэ бидээсээ явж юм. Тэр танараа харуулъя. Йоо энэ биш дээ. Тэгээд одоо суугаад хөөх хаал гэж бодчих. Ерөнхийдөө хувьд асуудалтай ахах хуучтай 150 см-аас доош бэртэй 100 граммаас дээш ч сэтгэлзэн хувьд бэлэн бос өдрөөс айдаг. Найдвар болон мөртөө шалтгаалаар манай тоглоом дээр тоглохыг хариулна. Манай тоглоом дээр зөвхөн экстрем, дэли бас галзуухан тоглоомын ширхэг болдог хүчтэй бөгөөд хаби болон гүйлээс хүчтэй харна. Одоо орж мэдхгүй юм ойлгосонгүй. Одоо орж бүх хүмүүс тоглоомын явцад хаягдаж ирдэг бүхэлд зүйлсээ тоглоомын хайр байрлал тэгээд сууж ажиллаж суугаад. Тэгээд дөрс авны дөрөөр төмөр дууны тэнцлэр нэг шанаараа цэгэрэнгийн дөрс олон суудлаарыг гიშиж болохгүй гэдгийг хараарай. Хар даруулгаа дээш нэргөө бүсүүлээ дөрмөдийн хэлбүү суудлаар. За суучсан байна. Тэгээд за зүгээр юм шиг байна уу? Байхгүй. Би зүгээр. Хөдөлсөн үед уцаа гаргаж ирж яг бичлэг гэж болохгүй учраас яг керманда гээд яг өөрийнхөө ярилцныг сонсох гэж байгаа. Тэгээд тоглогчтой анхаарал. Уул талын өрөөлөөсөө бариад хойш сайнаас суугаарай. Тоглоомын явцад тоглоомын хувьдлаар арга дээл ганц болон бүсгэлээр орлохыг хариулна. Тоог дуурмал маань байна. Oh my god. No. Papa,
За ирсэн бах уу. За тэгэхээр хэвтүүлээ миний нүрэг арчлангаа нэг богоонд болсон явдлыг нэг жоохон ярьцгаая. Миний суусан богоонд их хадгалтай. 6 дугаар богооны 31 дэх судлыг авсан байхгүй. Тэгээд нэг ингээд ихч ингээд охинтойгоо ингээд нэг богоон нэг ингээд судал авсан юм байна л да. Тэгээд хурж ирэгээл амар уцаар ирдэг ч заяа. Уцаар ирж иржсэн ингээд болоод тэгээд амар уйдаал байсан юм шиг байна. 7 мал болж богоон хөдөлсөн юм. 6:55 өсч илүү. Тэгээд мэдгүй өдөр л 7 цаг хөдөлсөн гэж санаж байна. Цаг гарсан чинь би ингээд дэлгүүр мэлгэр ороод. Тэгэл орой сэрүү орно гэд богооноо биш богоон. Тонх хаана гэд одоо нөгөө нэг богооны гээд 2 давхрын орон нэгээд доош буулгасан маш тээ. Тэр нь ингээ хүн унтж байгаа. Тэгээд заавал ингээ тэр нь ингээ дээшээ болгож ич тэр богооны цонхыг хаадаг. Нэг унтж байгаа үнэ сэрээ цонх хаамаар байна. Тэгээд орой амар сэрүү орно. Тиймээс яг одоо сэрээ. Тэгээ би бүр ингээд юусэн нойргоо явж байгаа хүнээ тэгээд эсэг унтуулъя гэж тэгээд хөө чи эсвэл дээшээ гараад явдаг гэдэг наач бүр тийцэг наа зав. Тэгэхээр байж ичсэн аа. Яа би хөвтмээрээ ингээд надад дуурлаа тийм нэгтэй би ингээд зүгээр ингээд суугаа яваад байгаа шүү дээ. Тэгээд цонхроораа тиймэрхүүс. Тэгээд тэр их чинь ингээд охин найз залуугаа бас ингээд танилцуулах гэж авчихсан бэл. Миний хажууд бас нэг банд суугаал яваадсан. Нэг тиймэрхүү юм бас тэгээд бас ингээд төнгөл дээр ингээд зогсож байхдаа заяа. Богоон мэдгүй нэг өдөрлөө хэсэг зогссон заяа бүр 5 минут саатал болоод эвдрэл гэмтэл гарсан юм уу яасан ингээд тэгэж нэг зогсоход нь айгуу сайхан агаар амьсгалж авсан. Өдөрлөө. Ихтэй хэрэгж бүр хажууд бүр амар явсан. Тэгэж бас нөгөө буух төхөөл дарханд орж ирэх гээл нэг бараг 1 цаг гар үлдсэн байсан гэсэн чинь ингээд хажуудлын яг суудлын ингээд хэдэн оюутан ч юм уу надтай ч цууч юм уу амар чимээ шугаалаа. За би ингээд унтаа явж байгаа байхгүй гэсэн чинь ингээд унтчихвал бүр ингээд амар ойрч чарлаа. Тэгэд ингээд энэ богонд баг хүн байхгүй үстэйгээд нэг ингээд охин нэг шалгаж байгаа юм зав. Тэгээд тэр охин бүр ингээд хажуудлын хүмүүс байна. Тэгээд хамаагүй гэд амар ойрч чарлаа. Тэг бүр яж чад бүр албаар тэгж орлоод авч бүр амар ядраад явсан. Хаанаас орж ирээд суудсан юм идэхгүй. Тэгээ хажууд өдөрлөв нэг ах унтчихсэн зав. Тэгэл хизээнд нь хаанаас аль бодлоос нь орж ирээд хашаач явж байгаа юм гэдэг. Тэр хөөнийг амарсан аалдaltaй явлаа. Тэгээд бас нэг музей орсон. Би ч нөгөө ерөөсөө Чингис хааны музей зүзээ ерөөсөө орж байгаагүй байхгүй. Тэгээд он дараалалаа жилээр ингэ бүр жилээр гинэ 100-100-аараа ингээд бүр яг ялгагдаад давхар болгоод ингээд тавьсан. Тэр болохоор бүр амар гоё музей. 0-16 насныхан болохоор үнгөө байхгүй. Тэгээд орч үзээд тэгээд Чингисийн музей ороход Чингисийн музейс л бүр амар гоё юм билээ заяа. Тэгэл яг ижлэхэн үндэсний музейтэйгээ бараг ижлэх юмнууд байгаа ч гэсэн илүү дэлгэрэнгүй л байт юм байлээ. Тэгээ нэг илүү нь болохоор нөгөө үндэсний музейд арга ёс байсан. Тэгээд Чингисийн музейд арга ёс байгаагүй. Нөгөө Сүхбаатарын талбай дээр нөгөө энэ талд нь нөгөө өгөөд байгаа нөгөө талд нь хувилаа юм байт юм байна л та. Тэгээд яг Чингисийн музей ороод яг ингээ харсч бүр яг байсан. Бүр яг нэр ингээ яг хөшөөнд доорх ингээд нэр нь ингээ бичээстэй байдаг шүү дээ. Тэг нь ингээд ерөөсөн уншигдахгүйсэн аахгүй. Номхон болохоор тэгээд тэжл ороод уншиж чадаа. Тэгээд тий Чингисийн музейн дотор нөгөө хамгийн дээд давхарт 9 давхарт нь нөгөө алтаар бүрэгдсэн нөгөө Чингис хааны юу гэдэг хөшөөд шүү дээ. Тэр их айгуугаа сонирхолтой харагдсан. Тийм. За нэг тиймэрхүү л. За дараагийн бичлэг хүртэл.